Сайн байцгаана уу? Өөрийн үзэл бодол, алсын хараа, гүн ухаанаараа өнөөгийн нийгмийг тодорхойлж буй хүмүүстэй хийдэг Mindscape хэмээх цуврал ярилцлага нэвтрүүлгийг хүлээн авна. Миний өнөөдрийн зочноор өнөө үеийн оюун санааны их мастер, эртний гэгээлнүүдийн хэм маягаар амьдардаг нэгэн хүнийг оролцуулж байгаадаа таатай байна. Түүний сургаал номлол нь 90-ад орны сая гаруй хүмүүсийн амьдралын хэм маяг болсон. Бидний соёлын өвийг дээд зэргээр өөртөө шингээсэн хүн гэж хэлж болно. Шири Рави Шанкарыг урьж оролцуулж байгаадаа их баяртай байна. Оюун санааны зам мөрийг сонгох туйлын зорилго юунд оршин вэ? Аж аргалтай болох хүсэл мөрөөдөлд хөтлөгцсөний үр дүн мөн үү? Тийм шүү. Бид бие болон сүнснээс бүтдэг. Бидний хүсэл болох инх тайван, хайр инрэл, нэгүсэл, баяр хөөр зэрэг нь бидний сүнснээс угшилтай юм. Үүнд тав тухтай байх хүсэлж хамаарна. Аж аргалтай байх гэдэг нь ямар байхыг хэлж байгаа юм бэ? Аж аргал бол бидний ухамсарын үнэн чанар. Сэтгэл судлаачид сэтгэлийн гүнд уй гашуу уйтгар гуниг байдаг гэж ярьдаг ч хэрвээ та өөрийн дотоод руугаа гүн гүнзгий орох юм бол та өөрийнхөө одоо цагт орших мөн чанарыг олдог. Энэ бол аж аргал юм. Тэр мөч аж аргал гэж юу? Яг тийм. Сүнслэг оршихуй болон одоо цагт амьдрах гэсэн зүйлийг огт мэдэхгүй хүнд үүнийг юу гэж ойлгуулбал зүйтэй вэ? Ийм боломж байдгийг түнд яаж ойлгуулах вэ? Өөрлөгөө ингэж харахыг зөвлөнө. Учир нь түүний дотоод сүнслэг оршихуйн бүх мөн чанар зогцлон оршиж байдаг. Жохон хүүхдийг аваад үзье л дээ. Баяр баясгал, хайр ямар нэгэн зүйл болон түүнтэй өөрийгөө хамаатуулах тэр зан чанарууд хүүхдэд байж байдаг. And as a child gets education, somewhere he seems to be losing. Гэвч боловсролд эзэмшихийн хэрээр тэдгээр чанарууд ааж маажмаар алдагдаж эхэлдэг. Боловсролын чиг үүрэг ухтаа өөр зүйлд чиглэх ёстой. Хүнд буй инээмсэглэл, хайр, гин цайлган цан, эрх чөлөө зэргийг нь хэвээр нь хадгалах үүрэгтэй. You have frequently talked about this aspect of love and compassion as being хайрын тухай та маш их ярьдаг. Энэр нэгүсэл хүнд байх ёстой үнэт зүйл. Гэвч эргэн тойрноос бид үзэн ядалт тэмцэл зөрчил хүчрхийл гих зэргийг илүүтэйгээр олж хараад байгаа юм шиг санагддаг. In fact, if you see Энэ хорвоо дээрх бүхий л зөрчил хайраас л үүдэлтэй. Хайр нүрээ буруулахаараа үзэн ядалт болж хувирдаг. Та төгс төгөлдрийг жохолчиж үздэг бол төгс төгөлдөр бус байдал таны уурыг барна. Шунал атаач зан, уур уцаар зэрэг нь бүгд хайрын уруу илэрлүүд юм. Гэвч бүгд л гайхамшигт хайрыг л хүлээсээр байдаг. Мэдлэг яг энэ цаг мөчид хэрэг болдог. Учир нь өөрийн хайрыг хайр хэвээр нь уур уцаар бухимдал болголгүйгээр хадгалж байх тэр аргыг зааж өгдөг. Үүнийг хаанаас хайж яаж олж авах вэ? Амьдралыг өргөн утгаар нь харахад хангалттай. Би хэн бэ? Надад юу хэрэгтэй вэ гэж асуухаас л эхэлнэ. Эдгээр асуултууд нь таныг өөр төвшөнд хүргэх болно. Энэхийг өв соёл сэтгэлийг дадуулах техникт тулгуурласан байдаг бол таны ихэнх ажил амьсгалыг дадуулахад чиглэсэн байдаг. Тэгэхээр амьсгал сэтгэл хоёр ямар холбоотой вэ? Хүнээс гарах сэтгэл хөдлөлбөр өөрийн гэсэн татамжтай байдаг. Үүн хэрэгтэй амьсгал бие сэтгэл хоёрыг холбогч зүйл юм. Бид ууртай үедээ нэг янзаар амьсгалдаг. Харин баяр хөөртэй байхтай өөр янзаар амьсгалдаг. Сэтгэл хөдлөл бүр өөрийн гэсэн хэмнэлтэй. Байгаль дэлхийч өөрийн гэсэн хэмнэлтэй байдаг. Улирлууд ээлжлэн солигддог. Түүнтэй адил бидний бие өөрийн гэсэн хэмнэлтэй. Байгаль дэлхийн хэмнэл нь таны бие махбодын давтамжтай уялдаж байвал та эрүүл саруул оршин. Харин таны бие сэтгэл тань хэмнэл нэгтэй байвал өөрөөр хэлбэл бодох үйл явц
Сэтгэл хөдлөл, амьсгал гурав нь нэгдэж чадвал таны амьдрал илүү сайхан байх болно. You are sort of most intimately Таны олон нийтийн ажил амьдрах урлаг хэмээх байгууллагатай нэгт холбогддог. Амьдрах урлаг гэж юу вэ? Амьдрал талархах. Амьдралыг эд зүйлээс илүүд үзэж түн талархах. Амьдрал бод эд зүйл сүнслэг оршихуйн нэгдэл. Харин сүнслэг оршихуйд бидний бүх сэтгэл хөдлөл, мэдрэмж болон тэдгээрээс чанагч орших ухамсар зэрэг багтана. Амьдрал бол эд болон сүнслэг оршихуйн нэгдэл гэж таныг хэлэхэд өрнөдийн сэтгэл судлал болон тархины биохим судлалын чиглэлд шинээр гарч ирсэн тархины биохимийн найрлагыг өөрчилснөөр сэтгэл хөдлөлийг өөрчилж чадна гэсэн таамаг санаанд орлоо. Тэгэхээр сүнсний тухай ойлголт үүнтэй яаж уялдах вэ? Прозак мэтийн эм уусны дараа сэтгэл гутралын үгүй болж гэх мэт өөрчлөлт гардаг. Үүний учир шалтгааныг хэрхэн тайлбарлах вэ? Эд болон сүнс хоорондоо нэгт холбоотой. Прозак эмийг уугаад бид төр зүрийн өвчнөө мэдрэхэ болдог. Гэвч эм ууснаас үүдэн гарах бүх гаж нөлөөг та бодоод үзтээ. Прозакийг хэсэг хугацаанд уусан хүмүүст эмэн нөлөө үзүүлэхэ байж үйлчлэгээ болсон хэмээн ярьдаг. Биеэр дамжуулан сүнслэг оршихуйтай хүрэх нь амаргүй. Харин сүнслэг оршихуйдаа шууд хүрэх ордлого хийснээр бие махбодод илүү хэмжээний өөрчлөлт гарна. Та илүү эрч хүчтэй сэтгэл хангалуун болох болно. Амьсгалын дасгал хийснээр та прозак мэтийн эм уух шаардлага байхгүй. Амьсгалах хэмнэлийг өөрчлөх төдийд сэтгэлээ өөрчлөх бүрэн боломжтой. Тэгэхээр амьсгалаа хянснаар тархины биохимийн найрлагыг өөрчилж болно гэж та хэлээд байна уу? Тийм. Оюун санааны замлаар явсан хүн нирван буюу зовлонгоос нөхчиж туйлын амар амгалан олох тухай ярьдаг. Нирван гэж юу вэ? Та түүнийг мэдэрсэн үү? Нирваны талаар та юу гэж хэлэхсэн бол? Бид их ихтэй өөрийгөө хэн нэгнээр төлөөлөж боддог. Би тийм хүн, ийм хүн гэж. Харин хизээ нэгэн цаг та өөрийгөө хинч биш хэрнээ бүхэл хүмүүсийн нэгэн хэсэг хэмээн өөрийгөө мэдэрдэг. Тэгэхээр энэ өөрийгөө бусадтай холбоотой гэдгийг мэдрэхтэй төстэй байж болох уу? Бусадтай холбоотой гэж ярихаар өөрийгөө бусдаас ялгаж тусгаарлах өнгө аяс илэрдэг. Өөрөөр хэлбэл өөрийгөө бусдаас ангид гэж мэдрээд бусадтай холбогдож байгааг хэлээд байгаа. Харин миний хэлэх гээд байгаа зүйл бол бид бүгд нэг зүйлээс бүрддэг. Оюун санааны уламжлалт арга барилд шатлал бүхий зам байдаг. Тухайлбал яма, нияма гэх мэт хэдэн шатлал байдаг. Амьсгал буюу пранаяма энэ шатлалтын дараагийн төвшөнд оршиж байдаг. Харин олон хүнд амьсгалтайгаар зааж сургаад байгаа таны арга барилд ямар нэгэн шатлалт бий юу? Тухайлбал альва нэг зүйлийг сайн хийж сурсны дараа төвшнөө ахиулах зорилго бүхий дараагийн шат бий юу? Шатлал гэхээс илүүтэйгээр өөрийн оршихуйн 7 давхартай нэгэн зэрэг ажиллана. Бид бие, сэтгэл, амьсгал, оюун хаан, ой санамж, эго болон жинхэнэ бие гих зэрэг 7 төвшөнд оршдог. Харин эдгээрийн тухай хэдэн хоромч бол тухай тонгоон бодваас бид сэтгэлийн эрхчлөөг мэдэрч чадна. Системийн хувьд эрхчлөөг мэдрэх тухай ярихаар тухайлбал гэгэрэл төрсэн Кришна их маструудын амьдрал заан толгойд бурхад зэргийн тухай ярихад ёс суртахуунаас ангид зүйлийн тухай бас ярих бол өөрөөр хэлбэл тогтсон ёс суртахуун тэдэнд тохирохгүй гэж хэлж болно. Амьсгал дээр төвлөрөн амьсгалаар энэхүү хэвшил буюу тогтсон дэг журамд захирагдахгүй байж болох уу? Ёс суртахуунаас ангид оршино гэж хэлэхгүй л дээ. Эсвэргээр ёс суртахуун таны мөн чанар болон төлөвшдөг.
Nobody need to tell you need to be Бусдыг халамжлах, энэрэг нэгүсэх тухай танд хэн ч хэлэхгүй ч та тийм л байх болно. Та дэлхийн хинтээч гэртээ байгаа юм шиг л байх болно. You know, all the barriers, boundaries, which seem to have been created by our, modern society. Өнөөгийн нийгэмд бүрэлдэн бий болсон бүхэл саа дотор хэл хязгаар зүгээр л замхран алга болно. What about your own, you were... Та өөрийнхөө тухай яриач. Таныг 4 настай байхдаа Бхагавад Гитаг иш татаж байсан гэлцдэг. Та үнэхээр онцгой хүүхэд байсан тодорхой. Та өөрийгөө үе дэнгийн хүүхэд, цаашилбал амьдарч байсан нийгэмдээ өөрийн бусдаас ялгаатай гэдгээ мэдэрч байсан уу? Бусдад зааж сургах, туслах тавилантай гэдгээ мэдэж байсан болов уу? I didn't feel that I was very different. Би өөрийгөө онцгой байсан гэж хэлэхгүй л дээ. Ямар ч байсан бусад хүүхдүүдийн таашаал авдаг зүйлээс би таашаал авч чаддгүй байсан. Тухайлбал хөл бөмбөг тоглох үед сургуульд сурч байхад заавал ямар нэгэн тоглоом тоглох бол бөмбөг над дээр өнхөрж ирэхэд би үүнийг өшгөлж чадахгүй шүү дээ. Би энэ дэлхий дээр юу ч өшгөлж чадахгүй. Тиймээс ч би бөмбөгийг зүгээр ширтээ зогсдог нэгэн байсан. Тийм болохоор надад ч бас зарим нэгэн талаар сул тал бий. Та Maharishi Mahesh багшийн шавн байсан шүү дээ. Тэр хүнтэй харилцах харилцаа тэр хүн танд ямар нөлөө үзүүлсэн бэ? Хайр болон сайн сайхан үлгэр жишээч. Нийгмийг зохицлох чин хүсэл тэмүүлэл. Тэр цаг үргэлж хүмүүс санаа тавин үлгэр жишээч нийгмийг хэрхэн бүтээх тухай байн боддог нэгэн байсан. Branch out on your own with your own. Та хэрхэн өөрийн гэсэн үзэл баримтлал зорилгыг тодорхойлох болсон бэ? Надад бодож төлөвлөсөн зүйл байхгүй л дээ. Би 10 хоног дуугаа хурааж тэндээс олж авсан мэдлэгээ бусдад дэлгэрүүлэх болсон. You have taught in many different countries of the world. You're a global teacher. You've addressed. Та дэлхийн олон оронд сургаал айлддаг. Нүүби энэ дээрээс ч гадаадын олон телевизийн хөтөлбөрт ч зочноор өргөдөн оролцож үг хэлж байсан. Нийгэм соёлын ялгаатай байдалд өсч хүмүүцсэн хүмүүст таны сургаалаар амьдарч өөрийгөө төлөвшүүлэхийн тулд өөр төрлийн хандлага сургаал стратеги хэрэгтэй гэж та бодож байна уу? Тэдэнд хэрэгтэй цорын ганц зүйл бол инээмсэглэл. Тэд ойр ойрхон инээж байх л хэрэгтэй. Хүмүүс гинэн цайлган зангаа эргүүлэн олж авах хэрэгтэй. Ухаантай хүмүүс гинэн цайлган төрхөө гээх нь их байдаг. Ухаантай хүмүүний гинэн цайлган зам бол энэ дэлхийд хамгийн их хэрэгцээтэй зүйлүүдийн нэг гэж миний хувьд хэлмээр байна. Логик сэтгэлгээ учир шалтгааныг таних мэдэх гэж оролдох шаардлагагүй гэж хэлж болох уу? Та тэдгээрээс ангид байхыг хүсэж байна уу? Таныг логик ба учир шалтгаанаас чанах зүйлийг эрэл хийлж байгаа гэж хэлвэл зөв үү? Таны сонгосон зам мөр үзэл баримтлалаар явж байгаа нэгэнд логик ба учир шалтгааныг таньж мэдэх шаардлагагүй гэсэн ойлголт төрдөг үү? Логик ба учир шалтгааныг таньж мэдэх зэрэг нь мэдээжийн хэрэг өөрийн гэсэн орон зайтай. Логик ба учир шалтгаан байдаг учраас л сэтгэл тийм гэж хэлдэг шүү дээ. Юунд тийм гэж хэлэх вэ? Тэр нь юу гэсэн үг вэ? Ямар нэгэн зүйлд тийм гэж хэлж байгаа юм биш л дээ. Тийм гэж хэлэх тийм төлөв туршихыг хэлж байгаа юм. I hate to use the word carrot that we might hold out. Юу миний хэлэх дургүй нэгэн үг байдаг л да. Өгөөш нь юунд оршдог вэ? Зовлон зүдгүүрт нэрэгдсэн нэг нэгэнтэй үл ойлголцох байдалтай. Байгаль орчноо туйлдуулсан нэгнийхээ хөдөлмөрийг мүлжих байдалд оршин тогтнодог. Нийгэмд амьдарч байгаа хүмүүст энэхүү оюун санааны зам мөрийн тухай хэрхэн ойлгуулбал зохистой вэ? Та өөрийн амьдралаа эргэн хар. Энергийн дутагдлалд орсны улмаас таны сэтгэл гонсгор байна гэж хэлдэг. Энерги буюу эрчүүч авах 4 төрлийн их усүр байдаг. Хоол. Зөв зохистой хэмжээтэй хоол хүнс. Дараа нь нойр. Тохирох хэмжээний нойр. Хит их унтвал ядарна.
Огт унтахгүй бол бас ядарна. Энергийн 3 дахь их өсвөр бол амьсгал. Үүнийг бид ихэнхдээ ойшоодгүй. Хамгийн ихээр орхигдуулдаг зүйл бол энэ. Бидний биед орших бохирдлын 90% нь амьсгалаар гадагшилж байдаг. Тэгвэл бид уушигныхаа ердөө 30%-аар л амьсгалдаг. Бид хангалттай хэмжээний гүн амьсгал авч чаддаггүй. Тиймээс сэтгэн минутын турш амьсгалдаа анхааран өөрийн эрч хүчийг нэмэгдүүлж болдог. Тэгэд хэдэн минутын бясалгал хийж сэтгэлээ тайтруулна. Эрч хүч авах эдгээр зүйлд анхаарлаа хандуул. Ингэснээр бид сэтгэл гонсойх, стресс бухимдал, ажлын ачаар гих зэргээс ангижирч чадна. Түүнчлэн эдгээрээс гадна бидэнд ямар нэгэн зүйлд хамаарах гэсэн сэтгэл хэрэгтэй. Тухайлбал өнөөдөр авилгал хээл хахуул хаасаагүй л байна. Үүнтэй хэрхэн тэмцэж үгүй хийх вэ? Problem with corruption. You don't make corruption with your own family members. Бид гэрийнхнийгээ ойр дотн найз нөхдөдөө хахуулцдаггүй. Та хэнийг нэг өөрөөсөө нь хол хөндий гэж бодсон цагт л авилгалын тухай бодож эхэлдэг. Амьдралыг өргөн цар хүрээнээс харж өөрийгөө бүхий л дэлхийдээ хамаатуулах хэрэгтэй юм. Энэ дэлхий дээр орших хүн бүртээ өөрийгөө хамаатуулж үзэх хэрэгтэй. Бясалгал гэдэг үгийг тулж их зөв буруу хэрэглэдэг. Олон төрлийн зүйлийг ч бясалгал гэж нэрлэх болсон. Таны хувьд бясалгал гэж юу вэ? Та бясалгалыг юу гэж тайлбарлах вэ? Өөрөө өөртөөгөө байх. Үүнд амьсгал бас чухал уу? Ямар нэгэн арга техник байгаа юу? Амьсгалаар дамжин нөгөө 4 элементийг бүрдүүлэх үү? Бясалгал хийх маш олон арга зам бий. Тэдгээрийн аль нэг нь ч хэрэгжилж болно. Та нар шинхийг хараад тайвширч буйг бясалгалч гэж хэлж болно. Амьсгалаа хянаж болно, дуудуулж болно. Хиндийн хэлээр ийхүү хэлдэг. Хичээл чармалтай орхин өөртөөгөө эвтэй найртай орших гэсэн үг юм. Хичээл зэтгүүлгүй байх гэдэг нь бясалгал хийхийн нэг түлхүүр. Хоёр дахь нь сүсэг бишрэл, итгэл үнэмшил. Таныг итгэл үнэмшил гэхээр дахиад л учир шалтгаан бууж өгөх гэсэн үг орж ирэх юм. Бид ягаад итгэл үнэмшил бол учир шалтгааныг таньж мэдэх, эрэлхийлэлээ зогсоохтой ижилсүүлж бодоод байдаг юм бэ? Бид альва сайн зүйлийг тухайд эргэлзэж байдаг. Та үүний талаар бодож байсан уу? Танд хэн нэгэн маш их хайртай гэж хэлэхэд та энэ үнэн болов уу гэж боддог. Харин хэн нэгэн таныг үзэн яддаг гэж хэлэхэд та үнэхээр тийм гэж юу гэж асуудаггүй шүү дээ. Бид эерэг бүхэнд эргэлзэж байдаг. Тухайлбал бид хүний үнэн шударга байдалд эргэлздэг бол худал хурмаг зүйлд эргэлздэггүй. Бид өөрийн хүч чадалд эргэлздэг. Үл чадах зүйлдээ бол эргэлздэггүй. 3 төрлийн итгэл үнэмшил байдаг. Нэгдүгээрт өөртөө итгэх итгэл. Хоёрдугаар таны хүрээлэн буй нийгэм бүтэц зохион байгуулалтад итгэх итгэл. Нийгмийн хөдөлгөх хүч бол итгэл үнэмшил. Тухайлбал та энд сууж байгаа боловч таны гадаад орхисон машин зогсоол дээр байж л байгаа гэсэн итгэл үнэмшил танд бий. Тийм биш гэж юу? Үүнд бас учир шалтгааны хувь байгаа гэж үзэж байна л да. Магадлал гэдэг ч юм уу. Намайг эндээс гараад явахаар миний машин зогсоолдоо байх. Тодорхой хэмжээний магадлал байна гэж үзнэ. Наад зүйлийг чинь л итгэл үнэмшил гэдээ байгаа юм шүү дээ. Нийгэмд итгэх итгэл, тогтолцоонд итгэх итгэл. 3 дугаарт энэ хорвоог харж хандах ямар нэгэн хүчин зүйл байгаад итгэх итгэл үнэмшил. Үүнийг хууль бурхан сүнс гэж нэрлэж ч болно. Үл мэддэгдэх тэр нэгэн далдын хүч. Энэ хорвоо дээр болж байгаа зүйл бүрийг удирдах буй ямар нэгэн хүч. Түүнд итгэх итгэл үнэмшил. Бурхан буюу далдын хүч. Энэ бол мөнхийн асуулт. Энэхүү бурхан буюу далдын хүч аж аргалтай байхын тухайд байдаг. Хүн төрлөختнийг сайн сайхан байлгахын тухайд оршдог. Хэрв тэнгэрт бурхан байгаа юм бол бидний зарим нэг нь яагаад зов зүдрээд байгаа юм бэ? Та бүжигчин байлаа гэхэд бүжиглэх зорилго тань юунд орших вэ?
Экстаси буюу тухайн цаг мөчтөд уусан нэгдэх. Бүжиглэхийн цаана ямар нэгэн зориг байхгүй. Бүжиг бол ердөө үйлдэл юм. Бүжиглэн гэдэг бол баяр баясгал, аж жаргал, ямар нэгэн эцэс төгсгөл үгүй зүйл юм. Бид ямар нэгэн эцсийн бүтээгдэхүүн байх ёстой гэсэн бодолтой байдаг. Тиймээс бид зорилгыг хараад байдаг. Энэхэгт бид амьдрал бол лила буюу тоглоом жүжиг хэмээн үзэж амьдралын мөч бүр алхам бүрийг тэмдэглэлт үйл явдал хэмээн хүлээж авдаг. Алхам бүр баяр баясгал хайрын илрэл юм. Тэгвэл ган гачигт нэрвэгцэн хүмүүсийг та юу гэж үзэх вэ? Лилагийн үзэл баримтлалын үүднээс тэдний байгаа байдлыг та юу гэж тайлбарлах вэ? Тийм хүмүүст үзэл баримтлал ярих хэрэггүй. Та зөв ойлголттой байж эрч хүчтэй байна. Аяг ус хэрэгтэй хүн дээр очиод хүрээ дээр хамтдаа бүжиглээ аль эсвэл кино үзье гэж хэлэх нь утгагүй л дээ. Тэр хүн юу гинэ? Надад идэх талхал өгөөдөх гэж хэлнэ. Гэхдээ бидний хорвоо ертөнц талах маасал бүжгээр хязгаарлагдана гэвэл үгүй л дээ. Зүгээр тухайн үед тухайн хүнд юу хэрэгтэй түүнийг л өгөх хэрэгтэй. Үнцийн хэмэх ойлголтын талаар ярмаар санагдлаа. Боловсролын тогтолцоонд үнцийн хэмээх зүйлийг бусдад зааж сургаж болно гэсэн ойлголт байдаг. Үнцийн хэмээх зүйлийг сургалтын хөтөлбөрт оруулж хүүхэд багчуудад заавал тэд түүнийг баримталдаг болно гэж үздэг. Та энэ хүү зүйлийн тухай юу гэж боддог вэ? Миний хувьд албан бус боловсрлоор дамжуулж үн цэний тухай мэдлэг хүрэх нь илүү гэж үзнэ. Сургалтын хөтөлбөрт оруулсан зүйл бүр өөрийн үр өгөөжөө алддаг. Энэ бол бидний туршлага дээр суурилсан үзэл бодол. Хүүхдүүд хичээлээс гадуурх үйл ажиллагаанд илүүтэйгээр татагддаг. Тэдний зүрх сэтгэлийг илүү хурдан эзэмддэг. Тань шиг үн цэн гэх зүйлийг өөртөө шингээж өөрийн биеэр үлгэр дуурайл үзүүлэх болсон хүнээс хүүхд илүү суралцахгүй гэж юу? Үн цэн гэх зүйлийг заадаг хэрнээ өөрөө чин үнэн энэр нэгүсэл зэргийг үлгэр дуурайл болж чадаагүй тийм хүнээр үн цэн заалгах хэрэг байна уу? Үр дүн муутай ажил болно л та. Much of your work has also been in the area of prisons, working with prisoners. Таны ажлын нэгэн хэсэг шоронд ял эдэлж байгаа. Нийгмээс тусгаарлагдсан хүмүүс болон хоригдлуудтай ажиллахад оршдог. Нийгэм нь харцаа боруулсан тэдгээр хүмүүстэй ажиллах нь ямар байдаг вэ? Энэ ажил нэлээд үр дүнтэй байгаа. Сэтгэл хөдлөмж гэж хэлж болно. This prison work has been very touching, very satisfactory. Because these people have been told хүмүүс тэднэрт хандан битгий ингэдэг гэж заахаас биш уур хилэн үзэн ядалт хэрхэн дарах тухай тэдэнд хизээч зааж байгаагүй. Өөрөөр хэлбэл гах гац буюу сөрөг сэтгэл хөдлөөс ангижрах өөрийн системээс зайлуулах аргыг зааж өгсөн хүн байхгүй байв. Харин амьсгалын дасгал бясалгал хийн амарснаар тэд өөрийн оюун ухааны сэтгэл хөдлөлийн эрч хүчийг сэргээж чадж байна. Миний хувьд олон хүмүүжигч нараас гүрүүжи миний шоронд байгаа тантай холбоотой. Та хэдэн жилийн өмнө энэ арга техникийг зааж сургаж байсан бол бид өдөд шоронд хоригдохгүй байх байсан гэсэн үгийг олон хүнээс дуулсан. Бид тэдний өмнөөс хариуцлага үүрч байгаа нь. Бид үг уламжлалын хувьд түүхийг цикл буюу үе шаттай хэмээн үздэг. Цаг хугацаа гэдэг нь маш өргөн уудам гэсэн үүднээс авч үзвэл бид амьдралыг ямар өнцгөөс харж байгаас шалтгаалan бидний зовлон зүдгүүр баяр баясгал зэрэг нь амьдралын энхэн агшнаар хязгаарлагдахгүй. As a spiritual master working for the community, оюун санааны их мастрын хувьд та энэхүү ажлыг өөрийн хувь заяаны төөргөөр хийж байгаа юу? Таны тус санаачлаг манлайлал нь өөрчлөлт авчирна гэсэн бодолтойгоор та энэ ажлыг өрнүүлдэг үү?
Or is it just my Цаг хугацааны урсгал та өөрийн гэсэн өөр гөрөөлтэй хэмээн үздэг үү? Тийм ээ, тийм шүү. Бид өөрийн гэсэн өөр гөрөөлтэй тоглогчд. Бид бүхэн зүгээр л модноос ялгагдах юмгүй шүү дээ. Мод чулуу зэрэг нь байгаа газартаа оршсоор л байдаг. Тод томруунаар харъя гэвэл бид ердөө нэг бүхэл организмын өчүүхэн хэсэг. Би ямар нэгэн юм хийх гээд хичээгээд байх хэрэггүй. Зүгээр л хөндий хоосон байх хэрэгтэй. Тэгээд болох зүйл болдгороо л болох болно. Өөртөө ямар нэгэн удирдамж тухайлбал би бусдад санаа тавих хэрэгтэй гих зэрэг үүрэг даалгаврах бүүг. Та зөнгөөр л хийх ёстой зүйлээ хий. Тэр нь ухтаа бол энэрл нэгүсэл. Та түүнийг хайр гэж нэрлэж болно. Юу ч гэж дуудаж болно. Та сэтгэл готарсан бухимдсан ууртай байгаад байвал таны мөн чанар уур хилэнгээр бэлхэнэ. Танд өөрийн тухайд ямар нэгэн төлөвсөн зүйл бий юу? Ямар ч төлөвсөн зүйл алга. Танд өөрийгөө илүү засаж сайжруулах гэсэн зорилго байгаа юу? Та зарим нэгэн талаараа хүний оршихугаас өөрийгөө хальсан гэж үздэг үү? Би өөрийгөө ямар нэгэн зүйлтэй адилтгаж үздэггүй. Тиймдээ би өөрийгөө хүний оршихугаас илүүтэйгээр хараад байдаггүй. Би зүгээр л энэ цаг мөчөд оршиж байгаа. Юу л болно би түүнийг ухтан авахд бэлэн байна. Танд маш их баярлалаа.